YouTube сууг нь харах юм бол DJ Sways гэдэг нэг интэг хос байгаа. Тэгээд тэр хоёр Америкт амьдардаг. Тэгээд би энэ дууг нь басахгүй бол би яг тэр бүсгүй анх decluttering гэдэг яг айгүй их зүйл цуглуулдаг байсан наад чи. Тэгтээ би тэр мэдээгийн цуглуулганд л мэдээж байгаа л та. Тэгээд яг тэр үед ингээл гинт нэг шөнө ингээл шөнийн 3 цагийн үед мэдгүй гинт сэрэл. Тэгээд тухайн үед ч минь Солонгост авсан байсан. Тэгээд нөгөө жижиг хүрээнд амьдардаг байсан учраас хувцснуудаа ингээд нөгөө орныхоо одоо орчим там дотор игээд ингээд миний оор ингээд бит хувцаар дүүрсэн. Гэхдээ би тэр хувцсыг ер нь бодоод байгаа тухайн үед ерөөсөө өмсдөггүйсэн юм билээ. Тэгтээ бас үнд хүчиж чаддаггүй, амтулж чаддаггүй нэг тийм сонир сэтгэхүйтэй байсан. Тэгэл нэг шөнө гинт би шөнийн 3 цагийн үед босоод мэдгүй тиймэрхүү юм гинт амир орж ирдэг юм билээ. Тэгэл ерөөсөө л хувцас ялгая гээл тэг миний нойрч өргөөлсөн. Тэгэл хувцуудаа гаргаж ирэл. Тэгээ тухайн үед ингээд яг амир хань хэрэгтэй болсон. Тэгээ би яг YouTube дээр ингээд бичлэг харж ирсэн чинь нэмэгдээ яг ингээд хувцаа ингээд ялгаж эхэлсэн байсан. За би хамгийн ихний бичлэг хэдэн жилийн өмнө нэ гараад байгаа. Яг тэр үед би минимализмыг олж илрүүлсэн юм уу та. Гутал мутлаа ялгаал, мейкап ялгаал гэдэг. Айнэн. Таачаарай. Миний яг хамгийн анхны харсан тэр бичлэг. За би дууг нь басахгүй гинт амир орсон. За энэ